За Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн бодлогын хангах зорилгоор тодорхой арга хэмжээнийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор орчин суудаг улсдаа нийгмийн хамгааллын хэлцээрийг байгуулж хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш хэрэгтэй байх тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирдэ. Одоогийн байдлаар Оросын холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, Бүгд найрамдах Польш улс, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Чех улс гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлцээр байгуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Австри улс, Бүгд найрамдах Казахстан улс, Австралийн холбооны улстай шинээр хэлцээр байгуулах, Оросын холбооны улстай байгуулсан хэлцээрийг шинжлэхээр ажиллаж байна. Олон улсын гэрээний дагуу хуулийн холбогдох залтуудын дагуу Бүгд найрамдах Австри улсын талтай нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлцээрийн төслийг эцэслэн тохирсноор хэлцээрийн төслийг Монгол Улсын засгийн газрын 25 оны 5 сарын 7-ны өдрийн засгийн газрын уралдаанаар дэмжиж улсын их хурлын аюулгүй байдал байнгын хороонд зөвшөлтсөөр хүргүүлсэн болно. Энэхүү хэлцээр нь нийгмийн даатганы хуулиуд зааснаар өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 3 зааснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Гадаад харилцааны яамны 24 оны мэдээлэлээр Австри улсад Монгол улсын 2668 иргэн оршин сууж байгаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол гадаадын иргэн харьяатын 24 оны мэдээлэлээр Монгол улсад Австрийн 30 орчим иргэн оршин сууж амьдарч байна. Уг хэлцээр батлагдаж хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон Бүгд найрамдах Австри улсад ажилласан шимтгэл давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцоолж өндөр насны тэтгэвэр тогтоодох хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн баталгаан сайжрах юм а. Хэлцээрийн төсөл нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын төсөвт нэмэлт хөрөнгийн их усүр шаарддаггүй юм а. Хэлцээрийн төслийг хэлцэн дэмжиж өгөхийг байнгын орооны гишүүдээс хүсэж байна.